тогтоож зүчиг амьдрал өгнөж тал байгаа салхиар дүргээд далайд аялах онгоц шиг сэтгэл минь намайг яран дагуулж санаа минь амрах үнэ сар жилээр хүсэн хүлээсэн амьдрал санаанд үгэнэд ирнэ салих намайг дуудаж саран надтай дуудаж хүсэлхийг хөлөглөн нисэх хүчит бүргээд шувуу шиг сэтгэл минь намайг яран дагуулж санаа минь амрахгүй Итгэлтэй үнэн шүлэн уулах болон би дундаа Тэнгэрлэг харийн тухай зурхаа би чайнаа Сэтгэлээ би дахан ханзаач бурал хорвоор тулсаач буцаж ирэх хүсэлгүй сэтгэл минь намайг яран дагуулж санаа минь амрахгүй нэ саржилээр хүсэн хүлээсэн амьдрал санаандгүй гэнэт ирнэ Итгэлтэй үнэн шүлэн уулах болон би дундаа Тэнгэрлэг харийн тухай зурхаа би чайнаа Сэтгэлээ би дахан Хандах амьдралдаа Родорожиг урдэж газ хогёд авсан ч танаа Итгэлтэй үнэн шүлэн уулах болон би дундаа Тэнгэрлэг харийн тухай зурхаа би чайнаа Сэтгэлээ би дахан Хандах амьдралдаа Родорожиг урдэж Итгэлтэй үнэн шүлэн уулах болон би дундаа Тэнгэрлэг харийн тухай зурхаа би чайнаа Сэтгэлээ би дахан Сайн байцгаана уу? Та бүхэндээ орой мэндийг хүргэе. Та бүхэндээ дахин уулзж байгаадаа таатай байна. Тэгээ өнөөдрийн маань бит лайв нэвтрүүлгээр би та бүхэнтэй өмнөх дугааруудаар аягүй их асууж исэн давхраагүйнүүдний талаар яаж бодох вэ? Давхраагүйнүүдэнд хэрхэн гоёлын бодолт хийх вэ талаар бодолт хийж үзүүлэхээр бодолтойгоо хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Тэгээд бүгдээрээ бодолтоо эхлэхээс өмнө нэвтрүүлгийнхаа захин маягтай нэг танилцъя. Манай вебсайт хуудас маань www.nd1.radio.com, Facebook хаяг маань Mongolian Diaspora, Facebook хуудас маань Mongolian Diaspora Internet Radio Station, email хаяг маань nd1radio@naver.com, YouTube хаяг маань nd1 radio гэсэн хаягтайгаа. Тэгээд та бүхэн маань нэвтрүүлгийн маань таталтыг үзэхийг хүсэх юм бол YouTube хаяг болон nd1 радиогоор үзэх боломжтой байгаа шүү. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг маань Facebook-ээрээ биш, Facebook хуудасаараа Mongolian Diaspora Internet Radio Station гэдэг хаягаар та бүхэнд цацагдаж байгаа. За тэгээд
одоо хамтдаа будалтаа эхэлцгээе. Тэгээ будалтаа эхлэхийнхээ өмнө модель маань өмнө нь болохоор дандаа кремээ суураа юу бүрхээд эхэлжсэн бол энэ удаад жоохон дарааллыг өөрчлөөд эхлээд нь тод будалт учраас эхлээд нүдэ будаад тэрний дараа кремээ тавиад тэгээд ингээд дарааллын дагуу будалтаа хийх байгаа. Тэгээд кремээ тавихаасаа өмнө одоо л бид хоёр яг скин лошоноо суур бүтээгдэхүүнийг бүрхчихсэн байгаа. Тэгээд одоо шууд нүднийхээ будалтанд орцгоё. Тэгээд нүдний будалт маань жоохон бараа өнгөөр, хар өнгөөр будалт хийх учраас нэг крем тавьсны дараа доош унаад ах юм бол нүд нь тэгэж тэрийг цэвэрлэх гэж айгүй төвөгтэй байдаг учраас шууд нүднийхээ будалтаас эхлээд дараа нь нүднийхээ суур кремийг тавих байгаа. Тэгээд нүднийхэн бодолтыг эхлэхээс өмнө кремээ ерөөсөө түрхээгүй байгаа учраас нүдний тэнний маань гаралт нь жоохон муу учраас өө дарагч юм эсвэл кремээсээ нүднийхэн бүсгтэй баг зэрэг түрхээд өгнө. Тэгээд та бүхэн манай асуух зүйл байх юм бол комент хэсгээр бичээрэй. Асуулт ирэх юм бол манай модель маань уншаад надаас асуугаад байх учраас чадах чинээгээрээ та бүхэндээ хариулъя. Кремээ төрснөхийн дараа толгойноо хөшөлтөөр баг зэрэг уусгаж байна. За одоо ингэж суурай тавьчихсан учраас юунаас эхлэх вэ гэхээр нүдний хар харандаанаас эхлэх байгаа. Хар харандаага нүдээ нээгээд тэгж нээсэн тохиолдолд миний аль хэсэгт харагдаж чинь тэр хэсэгт нь ингэж хэмжээ аваад тэгээд тэр хэсгийг харлуулад бодох байна. Энэ хар тэний болохоор янз бүрийн хэлбэр хар харандаагаар болохоор хэлбэр хамаагүй ерөнхийдөө ингээд харлуулад өгөх байгаа. Ингэж харлуулсныхаа дараа энийг яах ёстой вэ гэхээр багсаараа шууд хар биш үл ялэг саарлыг хартай холиод энийг тэнээр уусгаж өгнө. Ерөнхийдөө хар смоки бодолт учраас дан хар тэнээрээ төрүүлээ бодох юм бол зарим хэсэгтээ нөгөө бүтгэн зарим хэсэгтээ татхарч өгдөг болохоор харандаагаар ихлэ харлуулж байгаа дараа нь тэнээр уусгаж өгнө. Ингээ уусгасныхаа дараа хар тэнээрээ дахин нэг удаа тэнээр нүдэд тэмдэгтэй ингэж шүүрдэх маягаар биш барж өгөх маягаар тэнэ тавих юм бол илүү тод гарна гэсэн. За ингээд хар тэнэ тавьчихлаа. Хар тэнэ тавьсныхаа дараа энэ дээр яах вэ гэхээр арай саяны хар тэнэ тавьсан багснаас арай жижиг багсаа аваад бор өнгөөр уусгаад харыгаа бор өнгөтэйг уусгаж өгөх байна. Хатан тавьсны яг дээгүүр бор өнгөтэй уусгалтайгаар тавьж өгнө. Тэрхий бараа өнгөөр бас бор өнгө хэд бараа өнгөсөн өнгөчих юм бол хар өнгөтэй хүмүүсээ тэр чигтээ бараа болчих учраас уусгах өнгөтэй жоохон оранж өнгө болоод гэдэлэг өнгөч бас болж өгч болно. За ерөнхийдөө ингэж уусгачихлаа. Одоо нөгөө талынхаа
Ялгараагүй нүдний бодолт маань ерөнхийдөө гоёлын бодолт болохоор өдөр тутмын бодолтод бодъё гэхээр жоохон тод санагдаж магадгүй. Гэхдээ Монгол хүмүүс маань ер нь өдөр тутмын бодолтод ерөнхийдөө тод боддог учраас заавал хар өнгө биш юм аа гэхэд энийг бор өнгөний хооронд уусгаад ч юм уу энэ маягаар өдөр тутмын бодолт хийх. Энд чинь өнгөтэй илүү тод санагдана. Үүний дараагаар хөрөнгө усгана. За ерөнхийдөө нүднийхэн тэнийг хамгийн бараа өнгөө эхлээд нүүр хэсэгтээ тавих юм бол нүдний будалт маань ерөнхийдөө цэвэрхэн болох учраас бараа өнгийн тэнэг уусгаад ингээд нүдэндээ тавиад төвчгсөн байгаа. Тэгэхээр одоо энэний дараа нүдэд төр орхиод яг үндсэн крем болон өөд аралтаа хийсний дараа бүх будалтаа хийсний дараа нүдээ дахиад нэг удаа сэргээж өгөх байгаа. Тэгээд хар тэний бодохоор доош айгүйх нүдхүүд нь дотроод өмчдөг учраас эдрийгээ сайхан шүмжиж өгөөд хаад өгөөд тэгээд кремээ тавьцгаая. Кремээ тавихаас өмнө ерөнхийдөө нүрээ тод өнгийн будалт хийж байгаа учраас арьсаа жоохон бид нэр гэлтгэр харагдуулах шаардлагатай. Тийм учраас дотроо гэлцүүлэгчтэй нүдний бейс ашиглаж байгаа. Кремний хамбагсаа бейсээ нимкэн тараагаад өгнө. Зөвхөн байр комент хийдэг бичгээр нэвтрүүлгээ бас цааш нь шеэр хийгээд өгөөрэй хүмүүсээ. Гэх юм бол ингээд харахад арьс нь жоохон ирүүл энэ тэндээ гэлтгансан байдалтай харагдаж байгаа. Тэгээд одоо болохоор кремээ тавих байгаа. Өнөөдөр ашиглаж байгаа крем маань болохоор Tony Moly-гийн ECD гэдэг фаундейшн байгаа. Фаундейшн түрүүний крем тавьсан багсаараа нэг хэсэгтээ нэгэн төрөж
Усныхаа хажуудлын хаад усыг адилхан кремдэж өгөх шаардлагатай байна. Зарим хүмүүс нэг хамарныхаа хажуудлыг кремдэхгүй орхичоор ялгараад хэдэн цагийн дараа нэг крем маань арсанд маань шингээд ирэхэд маш арснаасаа салцсан юм шиг харагддаг. Анхнаасаа нүрээ бодохдоо крем маш сайн жиг тарааж өгсөн. Кремээ ингээ багсаараа тавьд өгсөний дараа багсаараа крем тавьж байгаа учраас нөө багсны өсний маань ширхтэн энэ тэндээ гараад сайн жигд таж өгдөггүй учраас тавьж өгснийхэн дараа порлоноороо хөнгөн маягаар тогших хэлбэрээр кремээ арсандаа шингэн тарааж өгнө. Кремээ тавьсныхан дараа өөд аргачаараа өөдөө хэсгээд орж өгөх хэрэгтэй. Тэгээд өнөөдрийн бодлогон дээр хамгийн сайн өвөө аль хэсэг дээрээ дарах хэрэгтэй вэ гэхээр нүдэндээ нөгөө нэг тод өнгийн хар өнгийн тэнэн тэнцэж байгаа учраас нүдний доод хэсэгт нэг хүмүүс ядраад ирэхэд хөхт туяа үүсдэг мэдэн шүү дээ. Тийм хөхт туяа аягүй сайн дарж өгөх хэрэгтэй. Тэгвэл нөгөө хар тэнээрээ доотлын цог бас яхаар тэр чигтээ ингээ хар харагдаад аягүй ядарсан царай арсны жоохон хөл харагдаад байдаг учраас шахмал хэлбэрийн үүд орчаараа энийхээ харсыг хөнгөн дараад өгөх хэрэгтэй. Өөр аль хэсэгт нь үүд арах шаардлагатай сайтар харж байгаа. Үүд арахчаа нэмгэн өгч өгнө. Ингээд үүд харагчаад төгөж өгсөний дараа хүн адилхан лоноо шууд үсгэж өгөх. Үүний дараа бид нар юу хийх ёстой вэ гэхээр гэрэл сүдрээ тавих хэрэгтэй байгаа. Тэгээ гэрэл сүдрээ өмнө нь би танарт стикерийн хэлбэрийн өдөр тутмын бодолтод ашиглагдах боломжтой гэрэл сүдрийг харуулж ирсэн бол энэ удаад болохоор өөд аргачтай маань адилхан шахмал хэлбэрийн гэрэл сүдэр байгаа. Тэгээд өнөөдрийн бодолт арай тод учраас тод өнгийн арай хурц гэрэл сүдрийг тавьж өгөх үднээс шахмал гэрэл сүдрийг ашиглаж байгаа. Тэгэхээр гэрэл сүдэр тавих арга маань өмнөх удаагийн гоёлын бодолтон дээр харуулсантай адилхан яг адилхан чихнээсээ морны төгсгөл хүртэл ийм маягтай шанаас ихийг тавьж өгөө. Ирүү үсэг. Нөгөө талаас нөгөө
хийгээд фокус дээр бас тавьж өгөх шаардлагатай. Яг мөн хамар хэсэг. Тэгээд өмнөгээ мөнгөтэй коммент дээр мөн юу гэж байгаа коммент дээр за тохроогүй нүдний бодолт юм байна тийм үү гинэ. За өнөөдрийн бодолт тохроогүй нүдэнд гоёлын бодолт хийж байгаа. Өмнөх дугаарууд дээр маань тохроогүй нүдийг хэрхэн бодох вэ? Тохроогүй хүмүүс нүдээ юу яаж бодох вэ гэж айгүйх асуулт ирсэн учраас өнөөдрийн нэвтрүүлгээрээ тохроогүй нүдийг гоёлын бодолтоор хэрхэн бодох вэ гэж бодож харуулж байна. Хамааны дээрээс үтрээд тавьчихад өдрөө уусгахтаа шийд рүү консумээс уусгах. Хөргөн нэг уусгаж өгөх юм уу? Садай натурал харах. Ингээд ингээд сүүдрээ тавьчихлаа. Сүүдрээ тавихаар нүуний маань хэлбэр арай өөр болоод ирж байгаа. За тэгээд гэрлээ тавихаас өмнө пудрыг тавих хэрэгтэй байгаа. Тэгэхээр пудр маань яг ямар үүрэгтэй вэ гэхээр крем тавьсан тохиолдолд зарим хүний арсны айгүйх тослогдоод байдаг шүү дээ. Тэгэхээр пудр тавьсан тэр тослог арстай хүмүүс пудр тавьсан тохиолдолд таны арсны тослогийг тэнцвэржүүлэг барьж өгдөг болоод удгийн чинь арай хурдан арилгахаас арай хамгаалдаг. Монголын нөхцөл болохоор арьсаа хэд тослог болгоод ингээд нүрээ будаад гараа хөрвөл шороо тоос гихчилдэгтэй шүү дээ. Ер нь орчинд. Тэгээд гараа явбал нөгөө нэг тослог арьстай юм шороо наалдаад тэгээд тэрийгээ цэвэрлэхгүйгээр өдрийн ажилдаа үедээ хичээлдээ үедээ өдрийн хэдэн цаг өдөр арилгахгүй явах юм бол яваа юм бас их тол болж байна. Учраас өдрийн сайхан хараа тавьдаг юм. Пудрыг хэд их тавьчих юм бас болтон хийх зүйтэй арьс маань юмш амьд зүйл хайцдаг байгаа. Тэгээд ерөнхийдөө харж байгаа ерөнхийдөө энийг туслахын зарцгалаад байгаа гэж юу хараад тэгээд нөгөө за ингээ пудрыг тавьчихсан учраас нүдээ бодохоос өмнө хөмсгөнийхаа бодолт руу орцгоё. Тэгээд жахаа маань ер нь хөмсгөө модель маань ер нь хөмсгөө цасдаггүй байгаа чигээр нь байлгадаг тийм хөмсгтэй учраас нэг амар уул гаргаж бодохгүйгээр өөрийнх нь байгаа хөмсгийг баг зэрэг амьлуулж өгөөд тэгээ бодъя. Тэгээ хөмсгөө бодохдоо үснийхэн өнгө нь бараан учраас үснийхээ өнгөтэй тааруулаад жоохон бараан бороор бодох шаардлагатай. Хөмсөг бодох олон арга байдаг л да.
Тэгээд тэр болгоныг туршиж агаад өөртөө хэрэгтэй яг надад аль нь таарч байна. Би аль нь илүү санагдаж байна. Тэрийг олж үздэг. Зарим нь болохоор уртлаасаа эхэлж буддаг. Зарим нь эсвэл хүнсгнийхөө дундаас, зарим нь хамгийн түрүүнд нөгөө нэг дээд доод хэлбэрээ аваад, зарим нь бүр төгсгөл хэсгээс эхэлж буддаг. Тэгээд та надад бодоход аль нь аваа таатай байна гэдэг би өдөрт туршиж үзээд сонгоорой. Их тод бодохгүй. Өөрчлөн багтаа басаад Хэсэг цахасан крем тагад өсрүү маань кремийн үлдэгдлээ дээр урчсан гэдэг учраас цэвэрлэх хэрэгтэй багсаад цэвэрлээ. Босож ирэх уртлаас хатаа босож ирэх ингээд зүрхнэлээрээ өстэй юм шиг яадлын юм шиг уурч харагддаг байна. Тэгээд төгсгөлийг нүүрлэх явуулах хэрэгцээ. Тэрний хүнсгээс хамсан самаараа энэ самнад тийм тусч байна. Ингээд бодсны хангараа хүнсний маань ус маань харамгтай, тэн маань буцан тэн маань боромгтой учраас зарим хэсгээр нь дутуу юм шиг харагдаж байна. Эндээ хандаагаараа хөл. За ерөнхийдөө хүнсэг маань ингээ бэлэн болчихлоо. Одоо дахиад нүрийнхээ бодолт руу орё. Нүднийхээ бодолт руу. Тэгэхээр бид нар түрүүнд тэний тавиал орхичихсан байгаа шүү дээ. Тийм учраас тэний дахиж нэг сэргээгээд тэгээд сонд контрол нагаад, сарн санаагаад түрүүнд тавьсан тэн маань баг зэрэг барьсанд маань шингээд бүдэрсэн байж магадгүй. Тийм учраас дахиж нэг тэний тавьж сэргээж өгөө. Тэгээд арай жижиг багсаа аваад дээдлийн цохин дээрээ тавьсантайгаа яг адилхан өнгөөр доод цохиогоос хамтдан дутаж өгнө. Эхлээд нь бор өнгөөр суурьа тавьчихсан учраас одоо хар өнгөөр төгсгөл хэсэгт нь хар өнгөний тэний тавьсан маш боломжтой. Аралтайгаар үр дараад
өгнө үү? Тэгээд доод зөвхөлдөө харангийн тээний тавьтаа энийхээ 3-2 хүртэл 3-аас 2 хэсэгт тэгээд үүний дараа контра тавьж сурмасаа наахасаа өмнө хараанаагаар хадлуулж өгөх шаардлагатай байгаа. Үүнтэй хадлуулахад сурмаас ургасан зайгаа харангуй хадлуулж өгнө гэсэн. Сурмаас хоорондын зайгаа харангуй хадлуулж өгөх нь цагаараа талангад ханддаг учраас хүлээлт дэш өргөж байгаа. Сурмаас ургасан өвгүүдээ харангуй бодож өгөх байгаа. Тэгээд доод цохоо бас майтал хадлуулж өгнө. За үүний дараагаар яах вэ гэхээр хар өнгийг уусгаад бор өнгийг ингээ уусгацсан байгаа шүү дээ. Тэгэхээр зөвхөн хар өнгийн хэсэг дээрээ би саа тавьж өгнө. Тэгэхээр саа маань моно айсын шахмал хэлбэрийн цагаан өнгөтэй саа байгаа. Энэ саа маань шахмал болохоор хагсаар ерөөсөө авдаггүй. Тэгэхээр хорооныхаа өндгөөр аваад хөнгөн ингээд ирэхээр саа тавиад ирэхээр хар өнг маань нэг арай саалтаа арай бүдэг харагдаж байгаа. Тэгэхээр саагаа тавиад ирэхээр нүд маань арай цонхог гэрнэ. Арай дулаан мэдрэмж төрүүлэх байна. Цаг хараараа байх юм болж байгаа. Ингээд саагаа тавиад өгсөний дараагаар энэ хаан дараагаараа уртлын хэсэгтээ гэрэл тавьж өгөх байгаа. Коммент ирж байна. Уртлын талаар асуусан асуулт байхгүй юм. За тэгэхээр түрүүнд доотлын зөвхөтнийхөө 3-2 хэсгийг бид нар хадгалчихсан шүү дээ. Тэгэхээр үлдсэн 3-1 хэсэгтээ бид нар гэрэл тавьж өгнө гэсэн. Тэгэхээр энэ гэрэл маань шахмал хэлбэрийн гэрэл байгаа. Гэрлийг хагсан дээр аваад урд хэсэгтээ урагшаар нөгөө дээд зөвхөтнийхөө тэнтэйгээр уусгаад гэрлийг тавьж өгөх хэрэгтэй. За ингээд тэн маань явагддаг болчихсон. Одоо яах вэ гэхээр мөн өмнөх будалтайгаа адилхан. Өнөөдрийн будалтын маань дарааллууд нь ерөнхийдөө яг өдөр тутмын будалтыг бодвол дараалал нь өөр байгаа. Тэгээд эхлээд нь бид нар тэнэд тавиад дараа нь керемет үргэжсэн бол одоо болохоор тэнэд сэргээжээд контра тавихаас өмнө сормуусаа наах байгаа. Сормуусаа наахтаа нахаас өмнө өөрийнхөө
сормосыг баг зэрэг дэрвэлгээд өгье. Тоош өдөр гарч. Сормос наахаас өмнө өөрийнхөө сормосыг дэрвэлгэхээр наасан сормостой танаа салангад харагдахгүй арай тодорхой харагдах боломжтой байгаа. Тэгээд дэрвэлгээд өгснөхийн дараа сормосны дээр цавуу хаагаад гэж хөдөлтийн талаар асуух зүйлээвэл комментээр асуугаарай. Өмнө нь болохоор бид дандаа давхраатай нүдний бодолт гэж байгаа хүмүүс давхрааг нүд их юм болов гэдэг аягүй асууж исэн. Тэгээд давхрааг нүдний бодолт хийсэн чинь хүмүүс нь асуух болчих юм. Ойлгомжтой байгаа болов. За тэгээд цавуугаа багсныхан дараа баг зэрэг хүлээгээд 20-30 секунд хүлээх юм бол цавуу маань ерөнхийдөө хатчихсан байгаа. Тэгэхээр цавын систем маань тэгээд нэгдлийн сормосыг нааж авах хугацаанд ер нь доошоо хараад байж байгаа. Тэгэхгүй бол шууд дээш харчихаар нөгөө нэг цавуу маань гүйц татаг болохоор цохин дээр минь алдаад тэрийн дараа нь салах гэхээр тэн маань арилаад бодолт маань жоохон бохир болж магадгүй учраас өдөр рүүгээ хараад үйл ялуу доошоо хараад тэрийг хатчих хооронд нөгөө талынхаа сормосон дээр цавуугаа түрхий байх юм бол цаг илүү хийнэ арай хурдан. Хүлээгээд цавуугаа хаттал. За тэгээд доош хараад сормосын маань цавуу хатчих хооронд борт тэнэрийг нэг хартаа уусгасан шүү дээ. Тэрийг дахиад нэг сэрхийх өгөх. Тэгээд энэ удаад ямар өнгөөр сэргийх вэ гэхээр би түрүүн хэлсэн шүү дээ. Дан бороор ингээд уусгах нь бол жоохон тод хурц харагдаж магадгүй учраас оранж өнгө орлоод арай гэгээлэг болох юм бол оранж өнгөөрөө уусгаад өгье. Ингээд тэнэг усгаж авах хооронд маань сормосын маань цавуу хатчихсан байгаа. Тэгэхээр одоо бид нар яах ёстой вэ гэхээр контр авах байгаа. Тэгээ контр маань болохоор хэдүү тавсыг нэрэн хэлбэрийн контр байгаа. Хүмүүс маань нүдэ контр татаад баг зэрэг хоошоо өргөлттэй урт бодож өгчээж нүд маань илүү урт тэгээд нүдэн нэхэд миний зам хаана хавчих контр ч үлээлээ нүдэн нэхэд хавчих хэмжээний нүд
За ингээ контрол тавьчихлаа. Тэгээд контрол тавьсныхаа дараа нүдээ харлуулсан хар харандаагаараа нүднийхээ урдлын хэсгийг дахин нэг удаа харлуулж өгнө. Ингээ харлуулад өгчихлөө. Тэгээд тавраг нүдний маань бодлого маань ерөнхийдөө иймэрхүү болчихлоо. Тэгээд одоо юу хийх вэ гэхээр гэрэл сүдрээ дахиад нэг бид нар өмнө түрүүнд стикийн хэлбэрийн шахмал хэлбэрийн сүдрээ тавьж өгсөн бол энэ удаад гэрлээ тавиад тэгээд пудрээ тавихад маань сүдэр маань баг зэрэг бүдэг болчихдог учраас дахин нэг удаа хуурай сүдрийг тодруулж өгөх шаардлага байгаа. Тэгэхээр гэрлээ тавихаас өмнө хуурай сүдрээ дахиад нэг тодруулж өгнө. Шанайс тавьсан сүдрээ хэмжээ юусэн. Хуурай сүдрийг нэг аюултай тал нь сайн уусгаж ингэж багсаараа тарааж өгөхгүй бол энэ тэндээ нэг бөөн харж харагдаад идэг учраас багсаараа сайн тарааж өгөөрэй. Тийм учраас өдөр тутмын бодолтод хуурай сүдрээсээ илүү шахмал хэлбэрийн сүд нь илүү тохиромжтой, хэрэглэхэд арай амар. Иймэрхүү гоёлын бодолтод болохоор шахмал хэлбэрийн сүдрийг ашиглахаар арай бүдэг харагдаад идэг учраас заавалчгүй хуурай сүдэр ашиглах шаардлагатай. Тэгээд том багсаараа ерөнхийдөө сүдрүүдийг дахиад нь сэргээсэн юм чинь одоо хамраг хэсгийн сүдрийг сэргээх байгаа. Тэгээд хамраа сүдэрлэнгээ уруулаа бас яаж сүдэрлэх тухай та нарт бас хэлж өгье. Хамрагны сүдрэг болохоор энэ шанай сэдэр тавьсан сүдрэг бодвол арай бүдэг боромгоор тавих хэрэгтэй. Тэгээд тэрийг та зүгээр өөрт тань байгаа боромгийн тэнэр ч юм тавьдаг хэрэгтэй. Саяны сүдрээр хамраа тавьсан арай тутагдаад урах шиг харагдаад байж магадгүй өөрөө тавих юм бол тэгээ уруулаад түрүүнд би яаж сүдэрлэх талаар хэлж өгсөн шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн бодлолтод маань нүд маань тод учраас уруул маань баг зэрэг миний өөрийн уруулыг бодвол жоохон зузаан байж арай гоё харагдана. Тийм учраас уруулныхаа доод уруулныхаа яг энэ доод хэсэг дээрээ сүдрээ хальт дунд хэсэг дээр ингээд тавьдаг юм бол доотлын уруул маань арай дээшээ цорогоор харагддаг байгаа. Тэгээд дараагаар нь энэ хамрын нүхний доорх ийм ухархай байдаг шүү дээ. Тэгээд тэрийг үйл ялэг ингээд сүдэрлээд өгөх юм бол миний дээдлийн уруул арай жоохон цорогоор нааш төвөж харагддаг байна. За ингээд сүдрээ тавьд өгсөний дараа гэрлээ тавина. Бид нар дээдлийнхаа уруулыг тавгаар хандуулах бол энэ хэсгийг сүдэрлж өгсөн бол одоо яг дээдлийн уруулын дээдлийн хэсгийг гэрэл тавьж өгөх юм бол уруулын арай зузаан хэвний цорогоор харагдаж байгаа. Тэгээд хамрынхаа үзэл хэсгийг
Хөмсгнийхээ ясны хэсэгт гэрлэх юм бол хөмсгний манд бодлыг арай цэгцтэй харагдуулахаас гадна хүний нааша ясны төвөж гарсан ясны хэсэг үүдэн шүү дээ. Одоо хөмсгний энэ яс, шанааны энэ яснууд гэлтганж харагдчихэж хүний арьс эрүүл харагддаг байхгүй. Тэгэхээр зарим монгол хүмүүс байна энэ хооронд хөмсг нүд хоёрын хоорондох зай их болохоор би ингээ гэрэл тавьчихар улам малийж харагдаад байна. Тэгэх юм бол би эндээ гэрэл тавихгүй байя гэдэг зарим тавьдаг байхгүй. Гэтэ бол тавихгүй гэж болно л доо. Гэтэ эндээ гэрэл тавилаа гэд энэний хоорондох зай өргөн харагддаг биш. Таны яг энэ арьс чинь эрүүл харагдаж байна гэсэн үг байхгүй. Тийм учраас зарим үед ч гэсэн хөмсгнийхээ шанаан дээр гэрэл тавиад арьсаа бас эрүүл харагдуулах боломжтой. Энэ хатал шанааны хэсэг дээр хэд ингээд гэрлээ тавиад дуусчихлаа. Одоо хацар өнгөлөлт. Хацраа бид нар ерөнхийдөө мэдээ тод өнгөө бодчихсон учраас хацраа нэг жоохон оранж шүү гэвэл эсвэл ягаа юм сонгох боломжтой. Би одоо болохоор оранж ягаа өнгөнд хоёрыг хойлоод хацраа тавьчихно. Хацраа тавихдаа миний сүүлд тавьсан энэ хэсэг бол энэ хэсгийнхаа үйл хэллэг дээр энд гэрэл тавьсан энд би сүдэр тавьчихсан маа шүү дээ. Тэгэхээр энэ хоёрынхаа зааг дээр би хацар өнгөлөгчийгөө уусгаж оруулж өгнө гэсэн үг байна. Тэгэхээр танд хацар өнгөлөгч нэг тусдаа хацар өнгөлөгч хэрэг байхгүй тохиолдолд тань нүднийхээ тэнд ашигладаг ягаан өнгөч юм оранж өнгөийг хэлэнгийн ашиглаад хацар өнгөлөгчийг бас тавьж болно. Бид нар түрүүнд сүүдрээ тавихдаа эндээс хамарны энтэй зэрэгцэд энэ хүртэл тавьсан бол хацар өнгөлөлтөө баг зэрэг урагшаа өөрөнгө хэлбэртэй оруулж гэж тавьж өгөх. Нөгөө талын хацраа бас мөнгө. Та багс ашиглаж нүүрээ бодож байгаа тохиолдолд багсаа аюулсан ашиглах хэрэгтэй юм. Зарим хүмүүс багсаагаа яаж гэсэн зүгээр нэг халт ингээд тавиад тод өнгөний нүүс болгочтой. Тийм бол өнгөлт маань аюул хөр харагдах учраас уустал нь багсаагаа сайн ингээ хацаа өнгөлөгчөд тавьж байгаа. Одоо уруулын будалтай хийгээд ерөнхийдөө будалт маань дуусч байна. Тэгэхээр би болохоор нүдээ тод будахтаа уруулаа будаг зүг будул зүгээрээ гээд тавьчихсан байхгүй юу? Тэгэхээр хатаа болохоор уруулаа жоохон боронгийг харуулаад тэгээд нүд маань тод юм чинь уруулаа бүр амар улаанаар биш юм а гэхэд бор өнгөө жоохон уусгаад жоохон биений өнгийг бодвол арай тодор будъя. Тэгээд уруулын будаг маань студиогийн боронг байгаа. Энийг хэлээд уруулын давтаж хэлээд уруулынхаа хэлхийг авахтаа үйл ялэг өөрийнхөө уруулнаасаа илүү гаргаад өгөх юм бол арай хэмгөө уруулт хүмүүс зузаан уруулт хүмүүс бол илүү гаргаад авах шаардлагагүй. Өнгөлөд гэх юм бол уруул маань илүү гэлтгнаад амьд харагдана. За
ингээд оруулын доктманы ингээд үүсчлээ. Тэгээ ингээд хараад тэгээ бас уруулан дээр сүүдэр өгөхтэй оруулах утасныхаа дараа дахиад нэг зүйлийг хэлэхэд бид нар түрүүнд доотлолтын дээдлэлт нь сүүдэр өгч исэн бол би ерөнхийдөө эмэгтэй хүн инээмсэглэж байхдаа хөөрхөн штэ. Тэгэхээр би ерөнхийдөө нэг жоохон ууртай ч юм уу зүгээр байх намайг хүмүүс ууртай царайтай гэдэг гэсэн тийм хүмүүс байх юм бол энэ сүдрийг илүү сайн харж аваарай. Тэгээ энэ таны зүгээр байхад чинь ч гэсэн ингээ баар зэрэг ингээ мишээж байгаа юм шиг, инээж байгаа юм шиг тийм харагдуулдаг учраас одоо уруулны энэ хоёр яг энэ заад суугаад тээ. Тэгэхээр энийгээ дэш нь хүлээлэг сүдэрлээд сүдрээ айлуулах дэшээ доод хэсгийг дэше ингээд хараад авах юм бол таны байгаа байдал чи ерөнхийдөө нэмсэлж байгаа ч юм уу бишээж байгаа юм шиг тэгж харагдах боломжтой байгаа. За тэгээд өнөөдрийн бүлэлт маань тэгээд өнөөдөр дуусч байна. Олон хүн асуусан бүлэлтийг бас өнөөдөр хийж үзүүллээ. Тэгээд авахгүй хүмүүс ер нь та нар өдөр тутамдаа тээнийхээ өнгийг солиоч ч юм уу заавал хар сарлаг уусахгүйгээр борыг уусгаад эсвэл өөрийнхөө дуртай өөртөө зөвхөг ямар үгүй тэр болгоныхаа уусгаад тэгээд өдөр тутамдаа энэ бодлыг дахиад нэг ашиглаарай гэж хэлмээр байна. Тэгээд нэвтрүүлгийн маань дуусах цаг ерөнхийдөө төгчээ. Тэгэхээр нэвтрүүлгээ дуусахаас өмнө хэдүүлээ цахим маягтайгаа дахиад нэг танилцъя. Тэгээд манай вебсайт хуудас маань www.nd1 дундуур 6 radio.com Facebook хаяг маань Mongolian Diaspora Facebook хуудас маань Mongolian Diaspora интернет радио стейшн имэйл хаяг маань nd1radio@naver.com харин тавталтыг үздэг YouTube хаяг маань nd1 заавад радио гэсэн хаягтай байгаа шүү. Тэгээд нэвтрүүлэгтээ минь хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар илүү олон сонирхолтой зүйлийг та бүхэндээ бас дамжуулан хүргэхийг хүсэж байна. Тэгээд өнөөдөр бас цаг цаваа гаргаад ирсэн модельтай баярлалаа. Тэгээд амьдралынхаа үнэтэй цагаас хуваалцаад надтай хамт исэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгээд дараагийн нэвтрүүлгээр иргэн уулзтлаа. Баяртай.